Энэхүү хичээлийн сэдэв бол ангилах. Хичээлийн зорилго дүрс болон эд зүйлсийг ижил шин чанараар нь ангилна. Ангилах. Энэхүү дасгалаар дүрсүүдийн ерөнхий шинжийг тодорхойлно. Мөн эхний баган дахь дүрсүүдийг ажиглаад ямар шинжээрээ ижил болохыг олох юм. Дараа нь дараагийн баган дахь дүрсүүдийг ажиглаад эхний баган дахь дүрсийг сонгон дугуйлна. Дасгал 1. Өгөгдсөн дүрсүүдийн бүлэгт багтах дүрсийг арын багнаас олж дугуйлаарай. Цаг эхэллээ. Даалгаврын үргэлжлэх хугацаа 3 минут. Байгаа дүрсүүдээс аль дүрс нь эхний бүлэгт хамаарч байна вэ? Сайтар ажиглаарай. Хариултаа тааруулаарай. Цэнхэр өнгийн дугуй дүрсүүд байгаа учраас арын багнаас цэнхэр өнгийн дугуй дүрсийг дугуйлсан байна. Хөх өнгийн зөөн дугуй дүрс байгаа учраас арын багнаас хөх өнгийн зөөн дугуй дүрсийг дугуйлсан байна. Ягаан өнгийн 4 өнцөг дүрсүүд байгаа учраас арын багнаас ягаан өнгийн 4 өнцөг дүрсүүдийг дугуйлсан байна. Ногоон өнгийн 5 өнцөг дүрсүүд байгаа учраас арын багнаас ногоон өнгийн 5 өнцөг дүрсийг дугуйлсан байна. Арын баганд байгаа дүрсүүдээс аль дүрс нь эхний бүлэгт хамаарч байна вэ? Цэнхэр өнгийн 5 өнцөг дүрсүүд байгаа учраас арын багнаас цэнхэр өнгийн 5 өнцөг дүрсийг дугуйлсан байна. Нийл ягаан өнгийн 3 дүрс байгаа учраас арын багнаас нийл ягаан өнгийн 3 дүрсийг дугуйлсан байна. Тоглолтой олон өнцөгт дүрсүүд байгаа учраас арын багнаас шар өнгийн тоглолтой олон өнцөг дүрсийг дугуйлсан байна. Даалгаврыг амжилттай гүйцэтгэсэнд баярлалаа. Мэдээлэл ангилах. Энэхүү дасгал нь дугуй болон дөрвөлжин дүрсийн гадна болон дотор талд байгаа амьтдын тоог зөв ангилан дугуйлах юм. Дасгал 2-ын А. Өгөгдсөн зурган мэдээллийг сайтар ажиглаад зөв хариултыг дугуйлаарай. Даалгаврын үргэлжлэх хугацаа 3 минут. Дугуй дүрсийн гадна хичнээн нохой байна вэ? Зөв хариуг арын тооноос олж дугуйлаарай. Хариугаа тааруулаарай. Туулай нохой гэсэн амьтад дугуй дүрсийн дотор талд хэд байгааг, туулай дөрвөлжин дүрсийн дотор талд хэд байгааг, дөрвөлжин дүрсийн дотор талд хэд байгааг арын тооноос олж дугуйлаарай. Хариултаа тааруулаарай. Даалгаврыг амжилттай гүйцэтгэсэнд баярлалаа. Ангилах. Энэхүү дасгал нь дугуй дөрвөлжин дүрсийн огтлолд байгаа амьтан нь дугуй болон дөрвөлжин дүрсэд хоёуланд нь хамаарна гэдгийг анхаарах юм. Дасгал 2-ын Б. Өгөгдсөн зурган мэдээллийг сайтар ажиглаад зөв хариуг дугуйлаарай. Цаг эхэллээ. Даалгаврын үргэлжлэх хугацаа
3 минут. Дугуй дүрсийн дотор талд хэдэн зараа байгааг, дөрвөлжин дүрсийн дотор талд хэдэн зараа байгааг, дугуй болон дөрвөлжин дүрсийн гадна талд хэдэн зараа байгааг, нийт хэдэн зараа байгааг арын тооноос олж дугуйлаарай. Дугуй болон дөрвөлжин дүрс доторх зараануудыг сайн ажиглаарай. Даалгаврыг амжилттай гүйцэтгэсэнд баярлалаа. Ангилах. Энэхүү дасгал нь дугуй болон дөрвөлжин дүрсийн дотор байгаа зургийн тоог зөв ангилан дугуйлах юм. Дасгал 2-ын В. Өгөгдсөн зурган мэдээллийг сайтар ажиглаад зөв хариултыг дугуйлаарай. Даалгаврын үргэлжлэх хугацаа 3 минут. Дугуй болон дөрвөлжин доторх амьтдыг ажиглаарай. Дугуй дүрсийн дотор талд хэдэн зүгий байгааг, дугуй дүрсийн дотор талд хэдэн усан онгоц байгааг, дөрвөлжин дүрсийн дотор талд хэдэн зүгий байгааг, дөрвөлжин дүрсийн дотор талд хэдэн усан онгоц байгааг, нийт хэдэн зүгий, хэдэн усан онгоц байгааг арын тоонуудаас олж дугуйлаарай. Зөв хариугаа тулгаарай. Даалгаврыг амжилттай гүйцэтгэсэнд баярлалаа.